Сайн мэцхан үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэнд төргий. Тариаланчид ярьж байгаа нэвтрүүлэг маань Ховд аймгийн Буянт сумаас та бүхэндээ хүрэх гэж байна. Бид та бүхэнтэйгээ Монгол улсын гавьяат механикжуулагч Төлөөгн гэж одоо мундаг эрхэмтэй уулзуулахаар бэлтгэсэн байна. Тэгээд танд энэ өдрийн мэнд төргий. Баярлалаа. Би энэ Ховд аймгийн Буянт сумын иргэн Монгол улсын 2 удаагийн авраг хөдөөж хон гавьяат механикжуулагч Төлөөгн гэж байна. Хөдөөж хон салбар тэр дундаа газар тариалан үйлдвэрлэлд 62 дахь жилдээ хөдөлмөрлөж явна. Тухайн үеийн сонгорын сангийн аж ахуй Дархуул аймгийн одоогийн хонгорын сангийн аж ахуй хэдгээр баригад ажиллаж байна. Би одоо тэр Сэртэнгийн 5 дугаар баригад гэдэг хөдөлмөрлсөн. Тий. Тэгээд анх Баттэлэг гээл тэнд чинь одоо би хамт явсан миний бас найзууд байгаа гарууд гараан төгссөн. Сүүлд төгсч сангийн аж ахуйн дарга болсон Чандамны Ариат сангийн аж ахуйн дарга Гүрстийн Бадарч гэж байсан. Сангийн аж ахуйн дарга Бадарчгүй байсан. Баттэлэггүй бас тэгт хамт ажиллаж байсан. Ширэмэр гээд бид нар бас тэнд хамт ажиллаж ламжуугаа гэж одоо мундаг тараа тарцсан байсан. Сүхбаатарын одонтой энэ усудаас наач оргодл гэсэн бас сайхан цэргийн одоо залуучуудаас бид бас их сурч тэндээс бас хөдөлмөрлөж тэр тухайн үед бол 71 онд хойд Омскоос одоо тэр хөдөлмөрийн баатар болсон Хашбаатар маань одоо хурж ирж Хашбаатарыг бид нар хүлээж авч бас тэндээс Хашбаатар авраг бас тэнд байгаа хөдөлмөрийн баатар болсон ийм төвхтэй манай Ховдын Булган сумын харьяат залуу байгаа торгууд залуу тий Баттэлэг Баатарч амьдарч ажиллаж зам намартаа Омскоос баахан комбайнч тэр нэг баригад 8-9 комбайнч тэр комбайнчдыг бид бас дагаж тэр Оросын механикжуулагчаас бас хий сурсан намартаа тариа хурааж тэгээ буцаад 10 сард нутг руугаа тэд нар явна. Би бас тэр үед бас нутг дээрлэгөө 3-4 жил болцсон. Орос улсч яхад бас тэр нутгаа санаад бас тэр улсуудтай бас үйлжээлээ би бас тэр тухайн үед буцаад нутгтаа яваг байсан юм чинь. Тэгээ 3-4 жил болоо тий. Би бас Дархуул аймгийн хонгор суманд бас одоо 2-3 дахь үеийн тариалт хийж байгаа бүсгүй байгаа. Монд тэгээд хөдөлмөрийн баатар Жанчуугээд сангийн аж ахуйн дарга байсан тэгээд ерөнхий агроном Чулуунгай гэж байсан. Хинтийн одоо бүрийн аж ахуйн. Тэр л одоо жинхэнэ сангийн аж ахуй чинь одоо тэр үеийн одоо агрономууд л удирддаг байсан шүү дээ. Тэгэлгүй яах. Тий. Чулуунгай ерөнхий механикч Эрен Цаанд гэж байсан. Эрен Цаанд байсан. Ийм сайхан улсуудаас бид бас механикч болсон. Тий. Тэгээд бид нэр 70 оны дундуур ингээл энэ төрсөн одоо буянтын тэлэл аж ахуй зэрэнд би өөрөө бас 10 хүүхэдтэй. Тий. Зах зээл шилжилтийн хөдөлмөрлөж байгаад зах зээл шилжилтийн дараагаар бас хуваарийн газар тариалан эргэлж тэр газар тариалангийнхаа бас буйнаараа хүүхдүүдээ бас Оросын холбооны улс Кятад Австрали улсууд бас сургасан. Тий бас газрынхаа өршмээр таны үеийн одоо тэр алтан үеийн хүмүүс нэрлж байгаа хүмүүсийн ихэнх нь л үр хүүхдүүд нь газар тариалантайгаа холбоотой одоо 90 цаанд гавьяат механикжуулагчийн хүүхдүүд ихтэл одоо бас л нутагтаа сайхан мундаг тариалт хийж байгаа хүмүүс байгаа байна. Тэгэхээр таны одоо хүүхдүүд ч гэсэн бас таны ажлыг авч байгаа болов үргэлжлүүлж сайхан хийж байгаа хүүхдүүд байгаа ах тийм. Бага би одоо 10 хүүхдтэй чүүний хамгийн сүүлийн 2 нөхөр ихэр хүүхд байгаа юм. Ихэр 2 залуу. Одоо 33-4-тэй залуучууд байна. Энэ хоёр л одоо би 10-аад газар эзэмшдэг. Тэр хоёр хүүхдүүд маань одоо үйлж баахан техник газараа миний бас ажил цаашаа үргэлжлүүлж ингэж эзэмшиж яваа. Тэгэл сумын авраг, аймгийн авраг ийм залуучууд байна. Бас том залуу маань улсын тэргүүний тариаланч бас авраг болсон. Ийм залуучууд хөдөлмөрлөж яваа. Үнэхээр бахархмаар сайхан байна. Та одоо яг ямар төрлийн одоо тариалтууд хийж ийн таримлууд тарьж ийн те? Таримл гэхээр бид одоо зах зээл яг шилжиж байгаа үед тэрийг одоо гурил будаа гэдэг чинь хомсхон 90-ад оны чинь одоо дундуур тий энэ буянтын тийж суурин дээр алдаг он ажилладаг комбайнууд байсан. Энэгээр бидээс үр тариа тарьж нэг гаагаас услагаатай газар тариалан эрхэлж үр тариа тарьж нэг гаагаас 30 центнер ламбууд аврааж авч төвнөөс энэ аж ахуйн суурин дээр нэг алдаг оног ажилд бас гурлийн нэг дорвилх байсан. Нүгээр бас гурил татаж тухайн үеийн зах зээлд бас даван туулж исэн 1 тонн ламбууданаас 600 кг гурил гарна 200 кг кив гарна бус нь ингээд бас бүргээд ингээд явчихдаг. Нүгээрээ бас бид тэр зах зээлд даван туулж ингээд бас ажиллаж амьдарч ирсэн. Тэгээ сүүлийн үед одоо комбайн манчаас ажиллахаа байгаад тэгээ сүүлд дагнаж дандаа хүнсний нохороо
нэлээд орцсон. Тэг хөлсний ногоогоор дандаа хөлсний ногоо тариалж ихсэн. Таруусаа яг уу таруусаа бас манай аймгийн маань одоо хамгийн гол брэнд болсон одоо таруус байгаа. Тэр таруусын чинь брэндийг би бас Улаанбаатарын намрын ногоожууд бас арай залуу байгаад 2006, 7, 8, 9, 10 хэд оны хүртэл бас явж оролцож байсан. Тий, намрын ногоожууд. Тэгээд таруусаа бас нэг сайхан хамтдгаа гэж бас сайхан юм байна тий. Хамтд. Би бас тэр аймгийн орныхоо тэр таруусыг бас брэнд болгож бас тэрний алтан гэрээгээ бас үүсчихсэн. Ийм төвхтэй бас. Асар их туршлага, асар их олон. Тий, одоо тэгээд таруусааных голлохын хажуугаар хүнсний ногоогоо бас бид хүнс бас тариалж эхэлж байгаа юм. Хүнд бас одоо хүнс хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нэг хүнсний үүсгэл юугаар бид нар бас тэрийг бас цаашаа хэрэгжүүлж цаашаа тэрийг авч явахын тулд голлож одоо хүнсний ногоогоо одоо голлож тариалж яваа. Яг хөө амттайг ба тарина таруусаа. Тэгээд ховдын брэнд учраас сайхан шарт хүмүүс бас одоо нэрийдөө ховдын шарт хүмүүс бол нэг Астила гэдэг сорт байсан. Би бас энэ ховдын бас албан ёсны өргөжүүлэгчийн нэртэй Монгол төмс хөтөлбөрт бас олон жил хамрагдаж бас ажиллаж бас өрөөнд тариалж бас өрийн юугаар бас хангаж явсан юм төвхтэй. Сүүлдээ одоо Астилагаа хаяад одоо Гала гэдэг одоо сайн сорт одоо шалгарсан сорт байгаа. Монгол төмс хөтөлбөрийн одоо Гала сортыг л одоо голж тарьж эхэлж байна тийм. За. Дээрээс нь одоо хүнсний ногооны би өөрөө нэг 10 төрлийн ногоо тарина. Ер нь баг тарихгүй баг ногоо байх бүгдийг тарьж ижил одоо хөдөлмөрлж ижил тэгээд дүн ирүүлсэн сайн. Ганц төрлийн ногоо тарьж бас нэг амжилт олохгүй байх юм тий. Энэ ховд нутгийн маань ер нь хөрсний онцлог юу байх вэ? Манай энэ ховдын хөрс бол хамгийн язуу хөрстэй хамгийн 3 4 зэрэг хөрс гэж ярьдаг юм. Ховдын хөрс бол. Тий алг цог ийм хөрстэй. Тэгтэл сайхан уруулах юм аа. Гэхдээ хангаагаад ихч биш. Гэхдээ нэг хөдөлмөр шингээж ажил тэгэл хэрэг хөдөлмөр шингээд тэрсийнхаа зайгаараа ургацаавна. Одоо ингэж л хөдөлмөрлж яваа. Ерөөсөө зах зээлээс хойш манай тариалжт маань төрийн нэг дэмжлэггүйгээр төрөөсний дэмжлэггүйгээр өөрсдийн ажил амьдралаа сургууль хүүхдүүд сургуулийн соёл боловсруулаа хүүхдүүдээ сургууль ажил амьдралаа одоо тариалжт маань одоо ингээд зах зээлээс хойш шүтээ өөрийгөө авч яваа. Тариалжт маань нэг нь бол одоо манай тариалжт ногоочд байгаа юм одоо. Одоо бид тарьсан ногоогоор энэ баруун таван аймаг эргээд Улаанбаатарт нөгөө манайхны амттгаа таруус эргээд нөгөө намрын манайхны хэлж санснаар нөгөө шарт төмс өөрөөр нөгөө эрт ургацын солист гэсэн сортын 60-аас 70-ны болцоо төмс Улаанбаатарт одоо манайхан эхлээд тариалтаа хийцэн байна манайхны тариалжт. Энэ ялангуяа ховдсмын Улаанбаатаргийнхан бол одоо тариалт хийж наадмын урд бас эрт ургацын төмсөө бас хүнсэнд нөгөө нийлүүлж гаргадаг юм ингээд. Хүнсний хэрэгцээнд гаргадаг юм. Тэгэлгүй яах вэ? Ховд нутаг маань бас олон ясны үлгийн нутаг маш их хөдөлмөр шарт хүн байдаг юм байна. Тэр их сайхан сортуудыг нутагшуулаад одоо завхан гэл тэгэхэд тэр улаан саримсаа уус гэл тэгэхэд чицэргана гэл ингээд сайхан брэнджүүлээд дагаад ингээд дагнаад явчихж байна. Ховдын хувьд бол сайхан таравсараа бас алдартай сайхан нутаг байгаа даа. Тэгээд дээрэс нь нэг хідэн томатны улаан тайлбар бас сайхан сортууд маш гоё амттай сортууд. Намрын ногоо өдрөдөж Улаанбаатарын зах зээлд борлуулдаг. Янзын гоё. Бас ёгоор олсон, үнцний олсон тийм одоо сайхан амттай ногоонууд тариалгаж эхэлж байгаа юм. Амттай чинжүүч бас их сайхан сортууд яваад байна. Тийм сайхан. Ялангуяа манай хөрс чинь бас сайн. Одоо үржил шимтэй хөрс. Яагаад гэхээр эндхийн малын мах Улаанбаатарт очихоор бас өөр байгаа. Тэр хаяа энэ тийм хөрс энэ буян тухлын ус бас өөрөөр энэ бас үржил шимтэй хөрс усаараа борлогддог. Энэ өгөөрэ тэжээгддэг учраас энэс гарсан гимс майнас жог гэмжээний амт чанартай ийм л бүтээгдэхүүн одоо бас олонний бас талархал хүлээж авдгийг. Та жимс тариалах уу? Жимс одоо бидний чацарган тариалж байгаа тий. Тэгээд чацарган тариална, хүрээний тариалж өөр ч одоо бас алим юм одоо тариалж бас чадахгүй байгаа бид нар тий. Усныхаа бол ерөөсөө усл байж ивэл одоо бүх юм тариалж болох юм. Ус бол одоо хэцүүдж байна. Цагаагаар өөрчлөлтөөс болж дэлхийн дулааны хүлэмжийн гэдгийг шалтгаалж одоо 23 24 25 онд одоо хурмаараа багтаа одоо усны асуудал гэдэг бас их хэцүү болсон. Би бас манай буян тухлын усаар чинь одоо энэ олон мянган тариалжт маань одоо олон зуун жилээр одоо тариалт эхэлж явж байна. Сүүлийн жилүүд энэ ус тариалт
талбай ихсээд тариалахгүй маань нөгөө тариалан газар тариалан эрхлэх хүн маань ихсээд ус нь хөрөлгөө байцсан. Яг тэгээ одоо энэ буянт холын ус маань 6 сар бид нар хэрэглэдэг газар тариаланд. 6 сар урашгүй өстэй. Энийг би бас хэлдэг. Энэ урд төвөөс ирсэн улсууд бас ноёдон бас тариалалтын зөвлөгөөнд би бас хэлсэн. Ноёдон манай аймгийн дараа болохоор газар тариалангийн талбайг 10,000-аад хүргэнэ гэсэн тийм юу хэлж ирсэн ноёдон. Тэгтэр би бас хэлэхгүй юу. 10,000 бүтгийн 20,000 газар тариалж болно. Энэ ачууд бид нар бас 7,000 газар тариалж ирсэн. Ховдсон бас 5-6,000 газар тариалж ирсэн. Социализмын үед. Тэрийг бас хамгийн гол нь усаа шийдмээр байна бид нар. Гэсэн би санаа тавьсан. Тэгээ одоо бидний буянт хоолын ус болохоор 6 сар тариалж бол хэрэглэн 6 сар урашгүй урсан. Ялангуяа энэ манай сум зарим үеийн баг усан давчигдсан. Одоо энэ байгаль ягдсан одоо та нарын дээш харахад тэр ховдын арын улаан ингээд тойрсон байдیں۔ Урдтаараа нь харлаг бохчгээд бас усаараа уулаараа хормойлогдсон ийм бэлэн одоо нуур цөөрмөс бий болох тийм бэлэн байгаль ягдсан байгалийн юу боломж байна. Боломж байна. Тий. Яг зөв. Хоёлаа ингээ бас яриа хөөрөнд дундуура асуудлаа яриад авах хэрэгтэй байхгүй юу? 2025 онд баруун бүсийн хөгжүүлэх төлөвлөгөөний хөв цөөрөн байгуулах гэсэн тийм төлөвлөгөө тусгагдсан байдсан байлаа л би бас баруун бүсийн одоо хөгжлийн төлөвлөгөө бид нар бас уншиж яасан. Тэгэхэд 6 тэрбум төгрөг төгсгсөн тэрийг завхан авч хэрэгжүүлсэн юм байлаа. Би бас тэгэл одоо энэ хөв цөөрөн бит хийгээл 10,000 газар нуур цөөрөн босгох эргээд нэг тэрбум модны юу ч гэсэн тэрээр босгож мод тариалах тийм боломж одоо энэ манад бол байна. Яагаад ихтэй доогуура 2 км дээгүүрээ 5 км газар л одоо тэр тээзүүгийн боловсруулаад шинэ шинжлэх ухааны үндэснээр тиймэрхүү босгож өгвөл одоо бид энэ буянтын тариалалт маань усаар гачигдахгүй хуучнаач тариалан эрхлэх тийм боломж гарч ирнэ гэсэн би бас санал бодлоо бас хэлдэм ба текстэр маань бас одоо нэг хэрэгжиж алддаггүй ингээд ярьсан яриагаар л явагдаад байгаа маань төр засаг бас нэг анхаарал тавьж бас арга хэмжээ авбал одоо тариалалтын үед томоохон бас боломж гарч ирэх болов гэсэн санаа байд юм. Тариалалтын үед бол гүний ус бас ашиглаж өөрөө нөгөө туслын услагааны систем бас одоо ашиглаж зөвгөр хүнсийн дагуу тариалж байна. Ялангуяа тарвас амттхойг бол одоо туслын услагаар хөрш орны бас юуг авч хэрэгжүүлж ажиллаж байна. Импортын олон янзын жимсийг орлохоор боломж бол энд байж л байна. Тэгээд миний бас сураг сонсох нэ энэ ч бас хүрээлэн шинээр байгуулах юм сураг сонсогдоод байна. Энэ буянт чинь бас хуучин болол бас манай хүрээлэн байсан. Дээхэн үеийн юмнууд байгаа шүү дээ сайхан суурна тийм. Байсан. Тэгээ нодны тариалалтын зөвлөгөөнөөр Улаанбаатараас ирж бас докторууд ирж танилцуулаад эрдэм шилгээний бас салбар хүрээлэн байгуулах тийм юу төсөл боловсруулаад явсан л да тэр нь ямар үдэнд хүрч байгааг нь би бас сайн мэдэхгүй байна. Гэхдээ тэр нэг доктор Монголын гурал тариалан эрхлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгчийн нэг шагдрын шинэ баяр гэдэг шинэ баяр ирсэн л да тэр бас би шинэ баярт сая миний хэлжсэн өөрөө энэ ус хуримтлуулах тэр хөв цөөрөн байгуулах талаар би бас санал бодлоо хэлсэн л да. Тэр хүн болохоор энэ Эрдэнэний усан цахилгаан станц хойдлын энэ шижигтийн авцал баригдаж байгаа. Энэ 30 онд ашиглалтанд орно гэж байгаа. Миний одоо илүүдл усаар энэ Эрдэнэний хуучин тэжээлийн аж ахуй байсын суурин дээр 7-8 газрыг бас ашиглаж энэ бас газар тариалан ирэх тийм боломжийн төсөл бас боловсруулах тэрийг ярьсан юм байлаа. Ярьсан ноёдно 30 он гэхэд тэр би тэгээ тэрийг хэлсэндээ 30 оноос урд энэ өөрөөр газар тариалан хамгийн гол эрхэлж байгаа энэ буянт хоолойгоо дагуу түшиж байгаа энийг л бид хиймээр байна. Тэгэлгүй. Энийг энэ л одоо гол тариалалтын цөмөнд амьдрал ахуйгаа эндээс зориулж яваа шүү дээ. Манай буянт хоолойн усаар тэжээгдэж буянт хоолойн усаарлаад амьдралаа салгаж яваа тариалалт байгаа юм. Гэж бас тэднэрт ярьсан л да. Тэгэлгүй ахмад хүний бас нэг сайхан ажлын туршлага олон жилийн одоо туршлага гэж сайхан юм байгаа. Тэгээд таны харж байгаагаар бол маш сайхан ирээдүй бас энд боломж байгаа юм байна гэж ойлгогдлоо. Тэгээд та манай бас одоо ингээд залуу тариаланчид их шантарч ийн л да. Тэгээд одоо энэ хэцүү байна, төр засаг нь буруу шийдвэр гарч ийн, олон ойрхон хугацаанд олон сайд солигдож ийн гэл ингээд олон асуудал ярьж ийн. Тэгээд ахмад хүний хувьд та бас манай шин залуу үеийнхэнд сайхан нэг зөвлөгөө өгөөч гэвэл юу ярих вэ? Ер нь
манай яг буюу манай энэ ховдын одоо энэ тариалан маань улсууд хүнсийнхээ тариалтай дөрөвт ордог. Энэ ховд аймаг маань. Энэ урд хангаан бүс бол одоо арга байхгүй газар тариалангийн гол цөм цэлэнг төв аймаг хөвсгөл гэдэг чинь одоо болгон гэдэг чинь. Тэгэхээр газар тариаланг маань урдаас төр засаг маань урд чиглэлдээ бол томоохон анхаарлаа тавьдаг. Сүүл одоо манай ялангуяа одоо энэ газар тариалан эрхэлж байгаа энэ баруун бүс энэ баруун бүсийн гол газар тариалан энэ манай ховд дундаа энэ буйнт ховд сум энэ нутаг энэ байгаа юм. Энд бол бас төр засгаас харах техникүүд болохоор дандаа 70-80 оны одоо Оросын техникүүд одоо хуучирсан шинээр техник бол энд бол хөрөнгө оруулалт бол хийгддэг. Иймэрхүү талтай бас төр засгийн талаар бас учир тусгал нэгд. Хоёрт одоо энэ жилийн хувьд болохоор сая одоо радио телевизээр харж яхад бол одоо дэлхийн одоо юунаас болж өөрөөр хэлбэл дайн тулаа янз бүрийн байдлаас болоод шатхууны бас хомсдолд орж байна шүү дээ. Сая бол урагшлал бид улсан урд хангаан чиглэлд одоо бас төр засгаас засгийн газраас гарч байгаа шийдвэр нь болохоор 10,000 тонн дизелийн шатхуун одоо хуучин өнөөрөө тэр сангайч hodорул би бодлоо бол төвийн бүсдэл одоо тэр тариалт явуулсан тулд тэнд л оногдох юм шиг байна. Одоо өөрөөр төр засаг маань бас их баг гэлгүйгээр одоо энэ газар тариалан ерхэлт энэ чинь бас баруун тав аймгийг хөлсийн ногоогоор хангадаг энэ аймаг. Бас шатхууныхаа тэр бас нөөц болцог энд баруун талдаа бас анхаарлаа тавьж энд бас төр засаг маань бас зөвхөн дэмжлэг бас үзүүлээч гэсэн бас нэг хүсэлт байна. Залуучуудтай хамт хэлэхэд та бүхэн бас та нарт бол ирээдүй байгаа. Бас хүн бас урдаа залуучууд манд зоригтой байх хэрэгтэй, зоригтой байх хэрэгтэй, бас зарчимтай байж ижил одоо урдаа тавьсан зоригтой хүн болгон одоо залуучууд маань хүрч цаашаа сайн сайхан амьдрах бүрэн болж гарч ирэх шүү гэдгийг залуучуудтай хэлмээр байна. За баярлалаа. Маргаашаас зөвлөгөөнөөр олон одоо нөгөө яг шийдвэр гаргах төвшний хүмүүс маань ирэх бах те. Тэгэхээр тэр үед бас санал онлоо хийлүүл бас манай нэвтрүүлгээс дамжуулаад хэлчлээ. Тэгээд төвийн бүстэй ч гэсэн шатхан ер нь бол бас хүртээмж муутайхан шиг л байна. Тэгээд бодлого дэмжих хэрэгтэй газар тариалангаа те. За тэгээд бидний урилгыг хүлээж аваад энэ сайхан ингээд нутагтаа талбай дээрээ сайхан ингээд ярилцах боломж өгсөн танд баярлалаа. Танд эрүүл мэндийн сайн сайхан бүхнийг хүсье. Ургац ариун байх болтугай. Эрүүл бол. За та бүхэндээ бас ингэж намайг хүндрэж ингээд зорж ирсэн та бүхэндээс бас ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүч амьдрал сайн сайхан бүхнийг та бүхэндээ хүсье өрөөё. Энэ зам маань одоо хурбороо илбэгтэй газар дэлхийн маань одоо хүн малын зоо тэнийсэн ургац ариунтай бас буянтын маань 100 жилийн гой болно. Олон зуун одоо нутгаа гэсэн сэтгэлтэй олон түмэн бас энэ дээр ингээд юм бас байсан хангаа дэлхий маань ивэх байх сайхан зунтайгаа бид нар толгож баяр надад бас сайхан тэмдэглэж байх гэсэн одоо өндөр сэтгэлтэй байна. Баярлалаа та нартай.